Их Монголын хүчтэн дэвжээ. Монгол бүх бол зөвхөн хүч чадлын өрсөлдөөн биш. Энэ бол ёс заншил, тэсвэр, хатуужил, хүмүүжлийн зам юм. Нэгэн дэвжээ олон хүчнийг төрүүлдэг. Харин жинхэнэ дэвжээ олон хүнийг төлөвшүүлдэг. Тийм л нэгэн гал боломт бол их Монголын хүчтэн дэвжээ. 2014 онд үүсгэн байгуулагдсан энэхүү дэвжээ Монголын үндэсний бүхий хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж залуу бөхчүүдийг дэмжин сургалт бэлтгэл сорилго барил дааныг тогтмол зохион байгуулсаар иржээ. Өвөр ангай нутгийн хүчт бөхчүүдийг нэгтгсэн энэ гал өнөөдөр улсын болон аймаг сумын цолтой олон хүчний үлгий болон өргөжсөөр байна. Энэ удаагийн галын сорилго барил даан Өвөр ангай аймгийн бүрд сумын элсэн тасархай, далан булаг, их шилүүстэй хайрхны баруун дэнжид болж өндөрлөв. Монгол бүхийн жудаг ахан дүүсийн нөхөрлөл залгамжуугийн ирмэлзлэл энд нэгэн дор хуран цуглалаа. Энэ дэвжээнээс төрөн гарсан олон хүчний төлөөлөл болсон улсын арслан Бямботхон, улсын харцаг ган тулга, Цэдэн зодном Сангисүрэн болон бусад хүчт бөхчүүд тэргүүтээ 98 хүчтэнд зодоглож, эр бяр аргу ханаа сорин барилдаж, Өвөр ангай аймгийн зүүн баян улаан сумын харьяат улсын харцаг Цэдэн зодном төрүүлж, Өвөр ангай аймгийн дүүрэг сумын харьяат улсын арслан Бямботхон үзүүрлээ. Усэгэд залгаад авсан та. Гутгсан дэндээс жирээ гутгсан дүрээ даарсан та. Заагаад авлаа. Дүрээс хойш ингэж өрөвдөх болсон. Иргэн мөндөд үзэгчтэй. Үндэсний ихвэр наадам ардын хэсгийн 105 жилийн амбэр наадмын Өвөр ангай аймгийн их Монголын хүчтэн дэвжээний наадмын сорилго галын барилдаанд улс аймгийн алдар золтой гүйцэд 96 бүх авхал самбагаан сорин барилдаснаас Өвөр ангай аймгийн зүүн баян улаан сум харьяат апу улсад компани, чиглэл компани, аргаан авцага компаниудын бүх Монгол улсын залуу харцага баян залын Цэдэн зодном төрөө бүхээр тодорж улсын арслан Бямботхон үзүүрлээ. Агшөвгийн 3-т улсын харцаг ам тулга шалгарч үлдсэн. Улсын харцаг Цэдэн зодномыг бөхтөө хайртай хэн бүхэн улсын наадамда өндөр даваанд харсаар л суугаа. Чиний улсад цол болгосон хоёр хүүхэд сайхан байлаа. Баярлалаа. Хоёр хүүхэд сайхан байлаа. Хөөхөд бос болсон. Их Монголын хүчтэн дэвжээ 1998 оноос хойш угаас ингээд чихөө хөрвөлтэй гараад үдийг үзтээ. 2006 2007 онд одоо энэ Өвөр ангай аймгийнхаа бүрд сумын нутаг элсэн тасархай Их Монгол уулынхаа одоо ар бэлтгэл гарсан байлээ. 2006 онд Их Монгол улсын 800 жилийн ойгоор Монгол улсын авраг, Сумын Азар авраг маань одоо төрүүлж Монгол улсын авраг болсон. 2007 онд энэ тус бэлтгэл гарахад Монгол улсын санчирх маань 7 даван шүмийн дөрөв төлөс Монгол улсын заан зол хүрсэн байлээ. Тэгээд энэ жил Их Монголын хүчтэн дэвжээнийхэн маань багш асуулж жуулагчаа сольж бас шинэ хуудсыг нээж бас Өвөр ангай нутагта энэ жил ингээ 19 жилийн дараа нутагта бас бэлтгэл гарч байна. Тэгээд энэ сайхан авшигтай Монголынхаа энэ сайхан дэвжээн дээр бэлтгэл сургалтаа хангаж төр түмнийхөө баяр наадамд барилдах гэж байгаад бас миний хувьд сэтгэл маш өндөр байгаа. Өнөөдөр бас нэлээд олон ширүүн барилдаа байлаа. Бас дэвжээний бөхчүүд маань хэр бэлтгэл хам сайн байна. Яг гоо бид бэлтгэл бүгд сайн жигдэрсэн. Мундаг байгаа эд сайхан барилдаж байгаа арслантайгаа төрөө үзүр булаалдаж бас сайхан барилдаж хаялаа. Тэгээд бэлтгэл маань ерөнхийдөө сайхан жигдэрх тийшээ хандсан сайхан явж байна. Тэгээд энийг хадгалаад сайхан баяр наадамд зодоглоно. Бас уран зурагч нутгийнхаа зүй болонд мэдчилээд дэвшлээ шаардсан. За тэгээд нийт Өвөр ангай аймгийнхаа 100 олон 120 мянган ард иргэдтэй бүгдэнд нь сайхан наадаж
Төрийн том солтой бүх өлгийд авах юм. Өлжөөдөө сайхан ирээлийг өргөн төвшүүлье. За. Их Монголын хүчтэн дэвжээ 2014 онд үүдээ нээж 2015-аас 2020 онд олон золтой бөхчүүдийг нэгтгэн сорилго барилдааныг уламжил болгон зохион байгуулж 2021-ээс 2023 онд улсын наадам болон томоохон барилдаанд тогтмол өндөр амжилт үзүүлэн нэр хүндээ өсгсөн билээ. 2023 онд улсын арслан Бямбодхон улсын баяр наадамд үзүүлснээр дэвжээний түүхэнд бас нэгэн бахархалт хуудсыг зузаадгсан юм. Өнөө жилч түүнийг төрүүлж аврах солонд хүрэн хэмээн бөгтөө хайртай хэн бүхэн дээлийн захыг мушгиж дээд тэнгэртээ залбирцууга. Эглэж байна улсын арслан Бямбодхон улсын арза гам дулага Цэдэн содон улсын нэгэн сангсар нарыг нэлэн гарч ирж байна. Өглөө бүр нарнаас төрүүл сэрдэг хүмүүс бий. Тэдний өдөр амжилтаар бус хөдөлмөрөөр эхэлдэг. Хөлсний тусал бүр ялалтын үн цэнийг бүтээж, унах бүрдээ дахин босох ухааныг олдог. Монгол бүхийн дэвжээ бол зөвхөн хүч сөрдөг талбар биш. Энд хүний төвчээр хатуужиж, сан чанар төлөвшөж, ёс чудаг өвлөгдөн. Ардын уламжлал, багшийн сургаал, эцэг өвгдийн захиас үеийн үед эндээс үргэлжилдэг. Өвранга аймгийн Баяндөр сумын харьяат Монгол улсын гавьяат дасгалжуулагч улсын арслан Бандийн Ганбаатар Ахмад үе төлөөлөн залуу бөхчүүдтэй барилдааны арга ухаан, наадмын дурсамж, амьдралын сургамжаа хуучлан ярьж суун. Хэлсэн үгээс салхинд замхарч болгоч хамтдаа бүтээсэн дурсамж, гэрэл зураг болон түүхэнд мөн хүлддэг. Ахмад залуу үе нэгэн дуранд багтаж, нэгэн дэвжээний залгамж холбоо болон мөнхөрч байна. Хүчийг өвлүүлж болдоггүй. Харин хөдөлмөрийг өвлүүлдэг. Алдрыг өгч болдоггүй. Харин замыг нь зааж болдог. Их Монгол хүчтэн дэвжээний үн цэн нь авраг төрүүлсэндээ бус, хүн төрүүлсэндээ оршин. Сорилго барилдааныг тохиолдуулан дэвжээний үйл ажиллагааг дэмжигч байгууллага хувь хүмүүс сэтгэлийн ханд бүргэж хүчт бөхчүүддээ амжилт хүслээ. Өвранга нутаг үеийн үед маш олон сайхан алдартай, цуудтай, халахын сайхан бөхчүүдээрээ ийм сайхан алдартай нутгаа. Чиглэл компани өөрийнхөө бүтээл байгуулалтын 36 жилийн түүхийг архив ордог. Өнөөдөр бид хүн цаад үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл худалдаа үйлчлэгээний чиглэлээр 36 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Ингээд өнөөдөр нар хүрдэг хэсэг сайхан наадмын энэ сайхан өргөн дэлгэр дэвждээр наадаж их Монгол хүчтэн бүхий дэвжээнийхээ хүч зорилгын барилдааныг хийж байгаа. Энэ сайхан торгон очиж тав хүнтэй танилцж байгаадаа бас бахархалтай сайхан санагдаж байна. Хонин баада мөнгөн ханд өргөсөн нутгийн зон олон дэмжигчдийн итгэл энэхүү галын хүчийг улам бадрааж байна. Эд сайхан барилдаж яваа. Өвранга аймгийн Зүүн Баян улаан сумын харьяат улсын харцаг Цэдэн содмыг дэмжигч чиглэл компани Их Монголын хүчтэн дэвжээний үйл ажиллагаанд зориулан 10 сая төгрөгийн ханд бүргэж дэвжээ болон бөхчүүдэд цаашдын өндөр амжилтыг хүсэн гэрөв. Идэр залуу бөхчүүдийн бэлтгэл эд жигдэрч байна. Тэдний хүсэл мөрөөдөл удахгүй болох улсын их баяр наадам руу чиглэжээ. Шин цолтон төрж, шин түүх бичигдэж, Их Монголын хүчтэн дэвжээний нэр төв цэнгэлтхийн дэвжээнээс дахин бахархалтайгаар дуурсах тэр өдөр улам ойртсоор байна. Эндээс эхэлсэн мөр бүр нэгэн хүчний түүх болж үлддэг. Харин түүх үргэлжилсээр Их Монголын хүчтэн дэвжээний гал бүхэн жудаг Монгол хүний бахархал өв соёлыг үеийн үед бадраан асааж
дараагийн үеийн хүчтнүүдийг үлгийдэн төрүүлсээр байх бол